Гишүүдийн амрыг ирээ. Төсвийнхөө хууль тогтоомжийг боловсронгуулах асуудал бидэнд байгаад байх шиг байгаа юм. Дандамаа энэ төсвийн гүйцэтгэлийн явц, гүйцэтгэл тайлагналын асуудлыг төсвийн тухай хуулиндаа нэг бүлэг болгож ер нь нэлээд процессжуулж оруулахгүй болохгүй болчиход байна л да. Ядаж хагасчлаар энэ мэрэгжлийн байнгын хороод нь өөрийнхөө эрхлэх хүрээний салбаруудынхаа төсвийн явцыг нэг сонсоод тодорхой чиглэл юмнууд өгж төсвийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай асуудал байгаад байгаа юм. Гүйцэтгэл тайлагналтаар дүр зураг олж хараад дараагийн жилийн төсвийн төлөвлөлт юмнууд дээр анхаарах асуудлуудаа шийдэж явах хэрэгтэй юм. Тэгэхээр энүүнийг бол манай их хурал дандамаа төсвийн зарлагын хяналтын дэд хороо бид л анхаарч төсвийн хуулиа боловсронгуулах асуудал байх шиг байна гэж. Энэ дээр одоо даргын санал бодол ямар хөө байгаа юм гэж. Дараагийн нэг зүйл амьдрал үргэлжилж байгаамаа. Тэгэхээр зэрэг тодорхой зүйлүүдтэй нүүр тулаад байна. Дандамаа давагдшгүй гэдэг юм уу, давтагдшгүй хүчин зүйлүүдийн улмаас хамаарат за төсвийн тогтвортой байдлын тухай хуульч гэдэг юм уу, төсвийн хуультайгаа зөрчилдсөн бодит амьдрал нүүр тулж байгаа юм. Одоо энэ жилийн хувьд 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 27-28 оны төсвийн төсөөллийг тодотгож байж 2026 оны төсөв боловсрогдох шаардлагатай болчиход байгаа байхгүй. Гэтэл одоо бид их хурлаар тодтогчих ихээр 3 сарын дотор төсвөө өргөн барьж чадахгүй болчиход байгаа байхгүй. Байдал үнэхээр нөхцөл байдал нь хүндрээд орох орлого юмных нь босго буугаад ирчихсэл юм бол одоо бид бодиттой төсөв боловсруулахын тулд төсвийн хүрээний мэдэгдэлдээ тодтгол хийхээс өөр аргагүй л болчихж байгаа байхгүй. Тэгээ тэрийг дагаж төсөв боловсрогдох ёстой. Энэ мэтлэнгээр ийм юмтай нүүр тулвал яаж болохын гэдэг зохицуулалтыг нь энэ хуулинд шингээж өгөхгүй бол амьдрал болохгүй байна. Энүүнийг одоо бас би төсвийн зарлагын хяналтын дэд хороо бид анхаарах ёстой болов гэсэн нэг ийм бодол байна. За 2 дахь 3 дахь яг асуултын шинжтэй юм руу ормоор байна. Төсвийн захирагчдын болон санхүүгийн ажилтнуудын мэрэгжлийн ур чадвар, хариуцлага, сахилга, тогтвортой байдлыг хангах талаар ер нь энэ улсын хэмжээнд ямар хуу бодлого баримтлал яваад байгаа юм. Бид хэд чинь одоо бас дижитал шилжилт, цахим засаглал гээд дандамаа манай санхүүгийн салбар, төсвийн салбар бол энэ тал руугаа нэлээд орцсон, нэгдсэн програм хангамжтай болцсон. Тэр програмыг нэлээд боловсронгуй болгож аль болохоор зөрчилттэй санхүүжилт юмнууд гардггүй байх, тайлагнал өөрөө стандарт хангагдаагүй бол бас нэгдгэлд орж ирж чаддаггүй байх этэр За Бачаргал гишүүний хэлж байгаа бол яхахгүй яалтж байхгүй 2 удаа сонгогдсон. Энэ төсвөр мэрэгшчихсэн юм гишүүн учраас маш чухал асуудлыг хөндөж байгаа. Бид нар чи одоо 6 сар өнгөрцөн шүү дээ. 6 сар өнгөрчээд одоо бид нар гүйцэтгэл хилцэж байна. 19-нд аудитын байгууллагын дүгнэлт өгснөөс хойш бид нар одоо ерөөсөө хэдхэн хоногийн хугацаанд хилцээд 600 орчим материалыг хилцээд тэгээд чуулган руу оруулахад хангалттай хугацаа биш болчихж байгаа. Тэгэхээр яах аргагүй энэ дихтэй холбоотой энэ төсвийн зарлагын хяналтыг сайжруулах, илүү боловсронгуй болгохдоо тэр хийх ажил маш их байна. Дигийн тухай хууль өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Сая асуултан дээр 2 дахь асуултан дээр ч гэсэн бас хэлж байна. Энэ дигитал хувьсэл ажил үүрэгтэй бүгдэнд яаж бид нар энэ орчин үеийн технологийн хөгжлийг одоо хамруулах вэ гэдэг дээр бол үнэхээр хийх ажлууд маш их байгаа. Үүн дээр бол бас энэ үндэсний аудитын газар ч гэсэн бас тодорхой хэмжээгээр бас шинэ санал боловсруулалтыг тогтоолын төсөл боловсруулаа явж байгаа. Зарлагын хяналтын дэд хороо ч гэсэн одоо цаг хугацааны хувьд одоо яг энэ хаврын чуулга маань өөрөө боломжгүй болчиход байгаа учраас намар бидний тогтоолын төслийг оруулж ирэх. Энэ дээр бол Бачаргал гишүүнийг бас оролцоод өөрийнхөө үйл хэрэгээрээ яг санаачлаад ахлаад яваасаа гэж бас хүсэж байгаа. За 2 дахь асуулт. 2 дахь асуултанд аудитын байгууллага хариулах уу? 5 номерын микрофон инээ. За алдаа зөрчилтэй холбоотой асуудлыг бол
одоо бүх байнгын орууд дээр энэ талаар нэлээд тодорхой саналууд гаргаж чиглэл өгсөн учраас бид нар энэ алдаа зөрчлийн асуудлыг нэгтгэж хяналтандаа авч хэрэгжилтийг хангах чиглэлээр бол онцгойлон одоо энэ чиглэлийн ажлыг шин шатанд гаргана гэж төлөвлөж бүт зохион байгуулалтаа энэ чиглэлд бас боловсронгуй болгосон. За тэгээд хэрэгжилтийн мэдээллийг шаардлагатай бол бид нар төсвийн зарлагын ялтын дэд ороо төсвийн байнгын орон дээр мэдээлж цаашдаа явах юм болцоо бол биднэрт бүрэн дүүрэн байгаа. За хариуцлагатай холбоотой асуудал дээр аудитын тухай хууль заасан болоод төсвийн тухай хууль заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслүүд бол байгаа. Гэхдээ аудитын шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдлууд бол элбэг байна. Одоо жишээлбэл аймгийн дарга нар дээр тавигдсан аудитын шийдвэрүүд хэрэгжилт их тийм тааруу их бага хувьтай. За зарим зөвлөмжүүд одоо зарим эрг үхий этгээдүүд дээр ч гэсэн одоо засгийн газрын гишүүд энтертээр бол бага үеийн хэрэгжилттэй ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар энийг хэрэгжүүлэх чиглэлээр бол энэ төсвийн тухай хууль болоод аудитын тухай хууль дээр зарим асуудлаар судалгаа хийж саналаа бол бас саяын таны хэлсэнчлэн дараагийн тэр ажлын хэсэгтэр танилцуулаад ингээд цаашаа боловсронгуй болох явж юм болцоо бас бидэнд гарах байх гэж бодож байгаа. Хуучин болвол бас энэ аймагуудын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энтертээр манай тавьсан актыг энтер бас шийдэх хуудас бичээд ингээд хэрэгжүүлээд ингээд үр дүнтэй явж исэн юм хамтын ажиллагаа байсан юм билээ. Тэгээ одоо манайх бол байцаагч ирэхгүй ийм байгууллага учраас манай энэ актуудыг бол шууд биелүүлэхээс бол биелүүлэхгүй байгаа. Биелэлтийг хангах дээр бол бас ажиллахгүй байгаа. Ер нь үндсэндээ. Тэгээд тэд нар ч бас тийм үүрэг хүлээхгүй байгаа гэдгээ бол тайлбарлаж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бид нар гаргалгаа олж намрын чуулган гэхэд бол энийг боловсронгуй болгоно гэж ингэж тооцож байгаа. Хэрвээ ингээд энэ чиглэлээр хамтраад ажиллаад эхлэх юм бол аудитын шийдвэрийн хэрэгжилт бол бүрэн биелэгдэх болцоотой. Нэг онцгойлон анхаарах зүйл бол манай завсрын аудит 8 сараас эхэлнэ. Энэ үед бол манай энэ завсрын аудиттай байгууллагууд хамтарч ажиллаад завсрын аудитор өгж байгаа зөвлөм чиглэлүүдийг онцгойлон анхаарад явах юм бол одоо заавал аудитаас тэгж том шийдвэрүүд гараад ах шаардлага байхгүй болох юм байна. Тийм учраас энэ завсрын аудитэд одоо би байгууллагуудыг онцгойлон анхаараасаа гэж хүсэж байгаа. Энэ чиглэлээрээ бол бид нар бас байгууллагуудтайгаа хамтарч ажилланаа. Бичиг сачгаа өгөөд бас хамтарч ажиллах болцоо бас бүрдэх байхаа. Заавал зөрчлийг гарсан хойно биш, гараагүй байхад нь бол одоо бас яах боломж байгаа л гэж харж байгаа. Бачаал гишүүн тодруулж асууя. Тий, сая асуулт бол би аудиторгоо хандсан асуулт биш байсан юм. Бид нэгэнтээ энэ санхүүгийн програм нэвтрүүлэл явж байгаа юм бол энэ зардлын гүйлгээнүүд ямархуу байдлаар хүсэлт нь шивэгдэж зардал нь гардаг байх вэ гэдгийн асуудлыг энэ програм талдаа суулгамаар байна. Энэ чинь дийлэнх асуудал бүрдэл хангагдаагүй материалаар гүйлгээ гарчгаад байгаатай холбоотой юм байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ алдаанууд дээрээс хараад ийм бүрдэл хангагдаагүй материал тэр програм нь уншдаггүй зардлын гүйлгээ хийдгүү л болгочих юм бол болж л байгаа байхгүй. Энийг нэгэнтэй хүний оролцоогүй асуудал шийдэлгээд байгаа бол. Тэгэхээр энүүнийг би сангийн яамыг анхаараасаа энэ дээр ер нь ямар бодол санаа байна уу гэдэг нэг ийм зүйл. Яах вэ? Бид үндсэндээ нэг тийм цахим засаглал руу явж байгаа нэртэй энэ нэгтлэнгуудыг одоо үндсэндээ цаасан тайлангаас холдуулаад нэг програмд шилжүүлчихэд байгаа нэг тийм хаашаа чим автомат ажиллагаатай чим шиг нэг юм тийм балаа юм болгочиход байгаа юм. Яг үннийг хэлэхэд тэрнээс болоод энэ санхүүгийн ажилтнуудын чинь мэрэгжлийн ур чадвар бараг л буурах хэлбэрлүүгээ яваад байгаа шүү. Би л мэдихтэй одоо ер нь тэр шатар баланс этер хийдэг гарууд байна уугүй юу энэ чи ер нь. Тэгээ энүүнийг л одоо хэдүүлээ нэгэнтэй ийм байдал бий болгоод байгаа юм бол нөхдөг юмын програмдаа шигдэх юм ал бодох ёстой. Энийг л хийж чадвал энийг яригадаад байгаа тоонууд чинь гарахгүй байх болцоо нь бүрдэнэ. Хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр батлахгүй байна гэдгийг их хурлд сануулад байгаа аудитын дүгнэлт. Ер нь би энүүнийг зөв гэж бодоод байгаа. Энэ угтаам баталж байж сая энэ хөрөнгө оруулалтын ажлуудын бэлтгэл хангагдах тэгээд богино хугацаанд хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэл нь хангагдаж явах нөхцөл бүрдэх юм. Энэ гадны улс орнууд чинь бол бэлтгэл ажил хангалтын дээр нэлээд цаг хугацаагаа зарцуулж тодорхой дүгнэлт судалгаа үнэлгээ хийж хагаад хөрөнгө тавигдлаа бол ажил маш богино хугацаанд бүтээн байгуулж явчихад байгаа.
За сангийн сайд хариулъя. Сангийн сайдын микрофоныг нэгээрэй. За очрол гишүүнтэй санал нийлж байна. Тэр програм болон бид нар тэр нөгөө төрийн сангийн үйл ажиллагааны процессын асуудлыг яг хөндөж байна. За энэ дээр бид нар сайжруулалт хийх дээр онцгой анхаарч ажиллая. Мөнгөсөх дараагаа бас нэмэлт хийх юм байвал хариултаараа. За сүүлийн тэр хөрөнгө оруулалтын тэр дунд хугацааны хөтөлбөр төлөвлөгөө батлах бол маш чухал шүү. Очрол гишүүнэ. Одоо энэ дэг дарга юугаа бид нар сая өргөн барьж амжаагүй те. Хөрөнгө оруулалтын хуулиа. За гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай хүмүүс андуурж яриад идэв шүү. Одоо бид яг төсвийн хөрөнгө оруулалтын тухай хууль бэлдсэн байгаа тусдаа. За тэрийг оруулж ирэхээр яг таны над асуудал чинь яг хөндөгдөөд нэлийн өргөн сэдв болж явах ёстой. Тэр өөрөөр хэлбэл тэр хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр яг таны хэлсэн тэр бэлтгэл ажил төсөвлөх хуульчлах дараа нь гүйцэтгэлгээд энэ үн шатууд дээр ямар хүмүүсээр юуг барих юм, юуг барихгүй, юуг хөндөхгүй. Төсвөр одоо ер нь энэ зарцуултуудыг маш сайн одоо тодорхой хуульчилж өгөх ийм одоо хууль орж ирэх юм байна. За энэ манай төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ч гэсэн энийг одоо бидэнд шаардлага ирүүлсэн. За тэр дагуу энэ хууль одоо бэлтгэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хууль бол цаашдаа маш чухал ийм одоо хууль болно. Тэгээд намар өргөн барих уу? Тэгээ. За тийм намар өргөн барих тийм ээ. За. За Бачаал гишүүн ахиж тодруулж асууна. За санд бал хийж цаг аваад явах уу? Одоо орж ирсэн энэ гүйцэтгэлээ батламжлын энийг дэмжиж байна. Аудитынхаа өгсөн дүгнэлт зөвлөмжтөөр тулгуурлаж төсвийн байнгын хороо, зарлагын хяналтын дэд хороо жоохон сууж хэдүүлээ. Энүүнийг их хурлын төсвийн хуулиудаа тусгалыг нь олж оруулаад тэгээд хяналтаа сайжруулъя. Тэгж байж л нийтээрээ үр дүн гарна л гэж харж байна. За Бачаал гишүүн асуулт асуулаа. Баярлалаа танд. Даваагийн